За 100% саналаар Орхон дэмжлээ. аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлагдсанаар агаар, хөрс, усны бохирдол буураа зогсохгүй хотын хог хаягдал 30-аас 50%-аар буурах боломжтой юм а. Орхон аймгийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт 840 м3, 130 мянган м3 хогийг дарж булан устгалд оруулдаг байна. Аймгийн хогийн бүтцээс харахад аж ахуй нэгжийн хог хаягдлын 41%-ийг цаас, гэр хорооллын хог хаягдлын 20% нь шороо чулуу эзэлж байна. Тэгвэл дээрх хөтөлбөр хэрэгжснээр хог хаягдлыг ангилан ялгах, тээвэрлэх, логистикийн төвүүд бий болоо зогсохгүй, давхир хаягдлыг боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, иргэдийн бүлэгт гүйцэтгэлээр нь санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдэх юм а. аймгийн ерөнхийлөгч. Өнөөдөр Орхон аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар Орхон аймгийн хог эдлийн менежментийг сайжруулах хөтөлбөр орж дэмжигдэж аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлаар орохоор шийдвэрлэгдэж байна. Хөтөлбөрийн зорилго маань өөрөө юу юм гэхээр олон нийтэд доктортой хөгжлийн боловсрол олгох, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын нийгмийн харилцааг дэвшлүүлэх, хог эдлийг их усүр дээр нь ангиллах, ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээ ашиглах, хог эдлийн тээвэр логистикийн менежментийн тогтолцоог сайжруулах, дэд бичсэх санхүүгийн чадварыг бий болгох зорилгоор энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа. Энэ одоо хөтөлбөрийн гол орсон асуудал нь бол ганцхан хог хаягдлыг хотгочлох асуудал биш. Хог хаягдл олон талд оролцоотой хамтын менежментийн асуудал юм аа. Тийм учраас энэ хөтөлбөрийн зорилго нь гэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэд тэг мөн одоо хог хаягдлын чиглэлээр давхар хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэдийн бүлэг аж ахуй нэгж байгууллагуудын олон талд оролцоотойгоор хог хаягдлын дээр хамтын менежментээр хог хаягдлыг сайжруулахаар орж ирж байгаа юм. Тэгээ энэ хөтөлбөрөөс гарах үр дүн маань юу юм гэхээр одоо Орхон аймгийн хэмжээнд одоо ил задгай хог үүсэхгүй байх. Дээрээс нь одоо иргэн бүр хогныхаа зөв хандлагатай болж хогоо зөв ангилж анхан шатан дээр нь ангилж одоо хог хаягдлын одоо тээвэрлэх ажиллагаа хоёр логистикээр авах хэрэгтэй. Нэг нь болохоор дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг шууд хотгочул байгууллагатай одоо иргэд айл өрх аж ахуй нэгж байгууллагад хотгочуулахаар ачуулах. Хоёр дахь урсгал нь болохоор иргэдийн бүлэг дахин боловсруулах хог хаягдлыг иргэдийн бүлэг аж ахуй нэгж байгууллага шууд одоо анхан шатан дээр ангилснаар нь авч одоо эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах. Өнөөдөр алга байна. Орхон аймгийн төвлөрсөн хогийн цэг өнөөдрийн байдлаар 180 гаруй газрыг хамарч байна. Үүнээс 82 нэр төрлийн түүхийн эдийг ялган давхин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх бүрэн боломжтой. Дээрх хөтөлбөрийг хот тогтжуулах газраас боловсруулан засаг даргын зөвлөлийн хуралд орууллаа. Мэдээж одоо хотогчлох газрын ажил гэсгийн одоо нөхцөл байдал, техник хангамж